TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. За сайн бацхан уу. Өнөөдөр бас нэгэн түүх хуваалцъя. Дорж түүний эхнэр урнаа хоёр амьдралынхаа туршид маш их хөдөлмөрсөн хүмүүс. За тэд ажил мэргэжилтэд дуртай бөгөөд одоо зогсохгүй бүхэл цаг үед хүч зүрх сэтгэлээ шахан ажиллахад зориулсан байдгаа. За тэр чигээрээ ч одоо ажил нь амжилттай, бүтээмж сайтай байсан болохоор хамт олон сайн ажилчид гэж тодорхойлдог байсан байна. Гэхдээ ажлаа сайн хийж мөнгө их олоход нь 5 хүүхэд нь саад болж байгаа юм шиг одоо тэгж ханддаг байсан байх нь. Тэгэхээр шударгаар хэлэхэд тэд хүүхдүүдээ өсгөхөд цаг гаргахын оронд ажил карьерээ одоо илүүд үтсэн байх нь. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Тэгээд би гэрлээ байна. Жимсээ сайн уу? Тэгээд өнөөдрийн сонь сайхан юу байна? Өнөөдөр ч ажилд орвол сайхан амжлаа. Баярлалаа гэрлээ. За тэгээд сонсогч эмэгтэйчүүд маань бас сайн байсан баха. Тэгээд та нарын маань ажил үнс өдрөг сайн байгаах. Тэгээд өнөөдрийн дугаараас сонсох гээд одоо яаран догтлон байна уу? Тэгээд ойр зүрийн янз бүрийн ажилтай байсан ч одоо нэвтрүүлгээ жиг 50 сонсох гээд өглөөж байсан баха. Миний бодлоор Дорж урнаа хоёрын амьдрал маш их харамсалтай л замаар яваад байгаа юм шиг санагдчихэв. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань Марлаа маань оролцохоор ирсэн байна. Дорж урнаа хоёрын амьдралын сургамжтай хэсгийг бидэнтэй Марлаа маань хуваалцах болно. За баярлаа. Тэгэхээр түрүүний одоо түүхээ үргэлжлүүлээ тийм ээ. Амьдралын нэг харамсалтай түүх шиг харагдаж байна. Та нар одоо ургацын хуулийн талаар мэдэн дээ. Юу тарина түүнийг хураана гэж бид ярьдаг штэ тий. Тийм нэг байцаа тарсан бол байцаагаа, төмс тарсан бол төмсөө л хураана гэдэг тий. Тэгээд аль нь арчилгаа, тордлогоо одоо маш их хэрэгтэй. Яг зөв. Гэр бүлд ч гэсэн энэ хууль яг ижлэхэн үйлчилдэг. Дорж урнаа хоёр хүүхдүүдийнхаа зүрх сэтгэлд юу үлдээх вэ гэж огт анхаарахгүй байсан юм шиг санагдаж байна тий. Тэгээд юу болсон болоо энэ талаар бас Марлаа маань үргэлжлүүлээ ярьж өгөөч. За тэгэхээр аав ээж нь одоо ямар нэг баяр ёслолоор гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байдгүй. За сургуулийнхын үйл ажиллагааны айланд нь ч оролцдоггүй. Бүр төгсөлтийн баяр дээр нь ч ирдэггүй болохоор хүүхдүүд нь аяндаа нөгөө ээж аваагаа одоо өгүүлж ингэж хайхрахаа байсан байна л да. Өөрөөр хэлбэл өөрөө өөрсдийгөө одоо болгоос сурчсан гэх юм уу. За аав ээж гадагшаа явж л байдаг, хуралдаа гэд ороодчил байдаг. Тэгээд ч одоо гэртээ үзэгддэггүй эцэг ихийнхээ орон зайг өөр хүмүүстэй одоо харилцаагаар одоо нөхөд сурцсан гэх юм уу. Тийм. За ингээд цаг хугацаач урсаар тэр хоёр одоо нэг л мэдхэд тэтгэврийн насны хүмүүс болцоосон байна. 60 нэлээд хивээсэн хойноо тэтгэвртээ сууж одоо хүүхдүүд ч гэр бүл зохион тусдаа гарцгаасан гэсэн үг шүү дээ тий. За гэхдээ хүүхдүүд нь ирж үзэгдэх нь битгийл бүр хаа нэг л уцаар ирдэг байна. За альва гэр бүлийн цугдралт нь хөвчлэн одоо албадлагын шинж чанартай тий хурцтмал байдал за шийдэгдэггүй гүн гүнзгий асуудлаар одоо дүүрэн байдаг. Гэхдээ хийн ч өнгөрсөн амьдралд нь одоо ямар байсан талаар дурсаж зүрхлэхгүй байсан байх нь. За эргэн тойронд над жаргалтай гэрэл зургийн цомогч одоо байхгүй тийм. Тэгэхээр гонхтой. За Доржоо урнаа хоёр эхэндээ хүүхдүүд нь яагаад одоо тэднийг хайхардггүй, тэдэнд туслахыг хүсэхгүй байгааг ойлгодгүй байсан байна. Зүгээр л ингээл уурлаж, бухимдаж эхэлсэн. Хүүхдүүдэд уураа гаргадаг байх нь шүү дээ. За хүүхдүүдээс анхаарал халамж хүсээд байна. Бас тийм нэмээд. За харамсалтай залуу байхдаа ургацын тухай хууль тэдэнд үйлчлэхгүй гэж боддог байсан одоо тухайн цаг үедээ тий. Одоо тэд голоод хайсан газраасаа хайр, халамж одоо инхрийлэл хүсэж штэ тухайн үедээ юу ч анхаарал хандуулаагүйсэн тий. Үнэндээ тарсан зүйлээ хурааж байгаагаа ойлгохгүй байсан. За тэгээд одоо болохоор тариагүй ургацаа хүлээгээд шүү дээ тий. Тэгцэн амьдрал байна тий. За найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн сэдэв маань ургацын хууль буюу
тарснаа хураах зарчмын талаар бид нэр ярилцаж байна. Тэгээд сонсогч та ямар нэгэн зүйл тарж үтсэн болвол марлагийн маань яг юу яриад байгааг ойлгож байгаа хаа. Тэгээд тариагүй цаашлбал арчилж тордоогүй байж ч амттай жимс одоо шинэ ургац авах тухай ярихад одоо ямар ч нэмэргүй. Тэгээд яг энтэй адилхан шиг хүүхэд байхад нь анхаарч сонсож өсгөөгүй байж хайрлан халамжилж байгаагүй байж том болсон хойно нь одоо хүсээд одоо тэр зүйлүүдийг хүсээд нэмэргүй. За доржоо урны хоёрын маань хувьд болохоор их сэтгэл гонсомор нөхцөл байдал одоо бий болсон байна шүү дээ. Хоёулахнаа л одоо ингээ уйдсан, өрөвдмөр өстой нэг хийцхүү хүмүүс болж сууж яадаг байх нь. За амьдралынх нь эдвэх чадваруудаа буурсан үр хүүхдээ ингээ тэр шаадаг байна л та. Уг нь үр ачаангаа сайхан тойруулаад тэднийгээ сонсоод сууж байх хэвээр насан шүү дээ. За тэрний оронд хүүхдүүд нь завгүй байна гэдэг үгийг л одоо их дуулдаг. За тэгэхээр найзууд маань одоо хэрвээ та нарт ийм зүйл тохиолдсон бол анхааралтай сонсороо гэж хэлмээр байна. Очиж амжихгүй одоо өшөө чухал ажилтай байна гэдэг үг сонсохоор хүн өөрийгөө одоо ингээд тухайн үндтэй төвөг болж ин гэж ойлгодог штеп. Тэгэхээр та хүүхэд байхдаа ийм зүйл сонсож байсан бол одоо өөрийгөө голох мэдрэмж одоо сэтгэлд чинь үлдсэн байгаа гэсэн үг. За аав ээжигээ сансан хамт байхыг хүссэн сэтгэлийг чинь үл хайхарсан бол одоо та бусдыг гомдоох нэг асуудал биш болчихсон байдаг. Аав ээжээсээ хайр халамж аваагүй болохоор тийм хүмүүст ч бас тэгж хандах гэдэг талтай. За хүүхэд байхад тохиолдсон зүйл одоо хамаагүй гэж бодох бол бага наснд үүссэн сэтгэлийн харт хол бидэнд одоо маш удаан хамт байдаг. За бид хэрхэн бодож сэтгэж байгаагаа, амьдралыг юу гэж ойлгодог, өөрийгөө хэн гэж үнэлдэг маань хүүхэд наснаас улбаатай шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүрхнийхээ гүнд бид өөрсдийгөө олж, айж, хинч биш гэж боддог байна. За энэ муухай мэдрэмжүүд зүгээр л нуугдчихад гинт ингээ үе гарч ирээд байдаг болохоор арилгах тийм боломж олддгоо. За эцэг их чинь чамд хайртай гэдгээ бүрэн мэдрүүлээг бол одоо чамаас ямар нэг ойлгомжгүй зан авир гарч ирээд байгаад гайхах юм өрдөөсөө байхгүй. За хэрвээ ээж аав маань бидэнд сайнаар нөлөөлж хайрлаж өсгсөн бол бидний одоо эцэг их байх чадвар сайн үлгэр дуурайлал болдог. За эцэг ихтэйгээ адилхан алдаа гаргаад байгаагаа та хэрвээ анзаарсан байж болно шүү дээ тий. За тийм бол одоо өөр хүүхдэд хайртай шүү гэдэг үгийг эцэг ихээсээ сонсоогүй бол байнга одоо эсэргээр нэг хэлж явах хэрэгтэй байна. За ингэж бас зөвлөмөр байна энэ түүхээс зэ харахад тийм ээ. Тийм шүү. Тэгээд эцэг их нь хайхарахгүй хүүтэн хүндий өсгсөн бол тэдний нөлөө нь хүүхдүүдийн амьдралд бас үргэлжилдэг байх нь шүү дээ. Гэхдээ амьдралаа ингэж сүйтгэх ер нь хэрэг байна уу? Хэрэггүй шүү дээ тий. Эцэг ихтэйгээ холбогдож юу хүсдэг байснаа ярилцаад харилцаагаа алхам алхмаар сэргээж бас болно. Тэгээд чиний хүсэж байгаа хайр халамжийг ээж авчин одоо өгч чадаагүйг нь одоо учрыг нь ойлгосон бол тэднийг одоо уучлаад бие биенээ хайрлаж илүү ойр дотн амьдрах замыг сонгож одоо болох байхаа гэж бас бодож байна. За хэрвээ аав ээжтэйгээ ярилцах боломжгүй бол чи өөрөө насанд хүрсэн том хүн юм чинь өөрийнхөө тухай бас эргцүүлээд бодоод үзэх хэрэгтэй. За өөрийгөө үнэлж бас цэгнэх хэрэгтэй. Юуны түрүүнд бурхан чамд хайртай гэдгийг санаарай. За мөн бурханы хувьд чи бол эрхэм хүн. Зүгээр нэг ингээ гадуур хогцсон хүүхэд бол биш ээ. Харин бурхан чамайг юу гэж үнэлж болдгийг өөртөө одоо итгэл үнэмшлэр бий болгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань зочин марлагийн яриаг сонсоод та бас өөрөө хүүхдүүдтэй хэрэг цаг зориулдгаас бодоод сууж байгаа хаа гэж найдаж байна. Одоо өдөр шөнөгүй ажил хийж гэр бүлээ тэжээх гээл ингээд зүтгээд байгаа маань зөө гэж бодож яж одоо болно л доо. Гэхдээ хүүхдүүд чинь одоо дийлэнх цагаа эзэнгүй өнгөрөөсөн байгаа. За тэгэхээр хүүхдүүдэд чинь одоо таны хайр халамж дутагдж байгааг та ойлгоогүй бол хүүхдүүд маань өсөж том болоод тусдаа гараад явахдаа тантай хамт байя гэх хүсэлгүй болж магадгүй. Энийг бас одооноос бодох хэрэгтэй байх нь хожим нь хүүхдүүд одоо таны хүсэж байгаа хайр инэрлийг үзүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ургацын хууль гэдэг энэ энгийн хуулийг та бүхэн ойлгож байгаа бах. Олон жилийн өмнө та ганцаардсан одоо өргөст харганыг тарсан санагдчихэвэл тэгвэл та нартай одоо сануулж хэлэхэд өшөө ахиад нэг өдөр алдах хэрэггүй. Энийг одоо үргэлжлүүлэх хэрэггүй байх нь шүү дээ. Ээж аваагаа уучлаарай гэж хэлхийг тань одоо хүүхдүүд сонсох хэрэгтэй. Мөн уучлаарай гэж нэг удаа хэлэхэд одоо хайрын хаалга өргөн цэлгэр нэгддэг. Тийм болохоор хүүхдүүд тань одоо хэдэн настай болсон байсан ч эцэг эхийг одоо ингээ уучлалт гуйж
тэр уучлалт гуйсныг одоос хүлээж авдаг. Тэгэхээр таны амьдралын үлдсэн цаг хугацаа амар тайван болох боломжтой болох нь шүү дээ. За хүүхдүүдтэй таныг уучлж чадахгүй удаж магадгүй эсвэл таны хандлага үнэхээр өөрчлөгдөхийг одоо хүлээж магадгүй. За та илүү их чармаалт гаргах хэрэгтэй ч үж болно. Хүүхдүүдтэй үнэхээр хайрладаг гэдэгт одоо итгэсэ гэж хүсэж байгаа бол олон зүйл хийх хэрэг гарч магадгүй юм. Тийм болохоор битгий ингээд тэр зүйлийг одоо хойшин тавиарай. Битгий ингээд цөхрөөгөөрөө ямар тааж хайрладаг гэдгээ бол харуулхад оройтно гэж хизээч байхгүй. Тэгэд энэ алхмуудыг хийхэд хэцүү байж магадгүй. Бас бидэнд зориг хэрэгтэй тий. Тэгэд хамгийн чухал нь та хүүхдүүдэд хайрладаг, тэднийг гомдоох гээгүй гэдгийг л одоо мэддэг байх хэрэгтэй. Хэмшигт хайрвэ юуны тул намайг хайрлан минь боцоргийн минь оролос орлох миний гаслан дуг бурхан минь та тэгээ сонсон өрөөлөө гэж хэмшигт хайрвэ юутай хэмшигт хайрвэ таны хайр яасан тэнгэрлэгмэ төвчшгүй нүглийн зоёс түгэн өргсөн таны хайр яасан тэнгэрлэгмэ тэсшгүй тамийн нүглээ намайг авсан юуны тулд намайг хайрлан би боцоргийн минь ёроолос орлох миний гаслан бурхан минь та тэгээ сонсон өрөөлөө гэж юутай хэмшигт хайрвэ юутай хэмшигт хайрвэ таны хайр яасан тэнгэрлэгмэ төвчшгүй нүглийн зоёс түгэн өргсөн таны хайр яасан тэнгэрлэгмэ тэсшгүй тамийн нүглээ намайг авсан таны хайр яасан тэнгэрлэгмэ төвчшгүй нүглийн зоёс түгэн өргсөн таны хайр яасан тэнгэрлэгмэ тэсшгүй тамийн нүглээ намайг авсан
нэвтрүүлэгтэй хамт байгаад баярлалаа. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн сэдэв бол ургацсан хууль. Та юу тарин түүнийгээ хурааж авнаа. Эцэг эх хүний хувьд та хүүхдүүдтэй хайр инэрлийг зүрхэнд нь тарьсан бол тэд чинь хайр инэрлэр дүүрэн хүн болж өснө. Тэдэндээ цаг гаргаж тоглож урамшуулдаг байсан бол том болоод тантай хамт байх дуртай бас танд цаг гаргадаг, таныг урамшуулдаг хүн болно. Тэгэхээр хүүхдүүдтэй ч гэсэн бас яг энэ байдлаар хандаж өгөөсэй гэж сонсогч танаас хүсэж байна. Тэгэд би та нартай Библийн нэгэн түүхийг хуваалцъя. Эхлэл 37-д Авраамийн ач хүү Яков гэх хүний тухай түүх гардаг. Тэгэд Яков 12 хүүтэй мөртлөө нэгийг нь илүү хайрладаг. Уг нь хөрөнгө чинээтэй байгаа ч гэсэн бүх хүүхдүүдтэй биш, харин хайртай хүүдэл зориулж гоёмсог торгон дийл хийж өгдөг байгаа. Энэ мэт олон жижиг хандлага нь ялгуурлан гадуурхалт болж ах нар нь хонцогнож дүүгээ алахаар шийддэг байгаа. За тэгээд нэг өдөр хөвгүүд хоньны бэлчээртэй малаа хариулж байхад нь Йосеф хүү ах нар руугаа очихдоо нөгөө гой дээлээ өмсөд очдөг байгаа. Тэгээд ах нар нь уур хорслоо дийлэхгүйгээр дүүгээ алах алъя гэж бодоод нүхэнд хаяа гэж бас маргалддаг. Харин нөгөө нэг Египт рүү явж байгаа худалдаачдыг хараад нөгөө дүүгээ боол болгож зарчдаг. Тэгээд дүүгийнхэн гоёмсог дээлийг тустай хутгаад аав руугаа очиод бид үүнийг л оллоо. Хүүгийн чинь эд зүйлийн мөн үү гэж хэлдэг. Тэгээд хүүг нь хээрийн аргатай амтан барьчихжээ. Гэд аав нь маш их халгалдаг те. Тэгээд энэ зүйл бол аавд маш их уй гашуг авчирсан гэсэн нэг түүх байдаг. Яг энэ түүхийг өнгөц харах юм бол ах нар нь байж боломгүй зүйл хийсэн юм шиг харагдаж байгаа тий. Тэгэхээр яг өөрөө залуу байхдаа аавыгаа ингэж мэхэлж байсныг сонсвол та нар бас гайхах байх. Тэгэхээр эхлэл 27 дээр гардаг л да. За Яков бол ихэр байсан. Ихэр ахыг нь Есүс гэдэг байсан. За ахыхаа ууган хүү байх эрх, за бас ууган хүүгийн хувьд ааваараа өрөөлгөх боломжийг Яков залдаж авсан байдгийн. За тэгэхээр ээжтэйгээ хувилдан ахыхаа үсэрхэг гарыг дуурайж гараа ишигний арьсаар ороогоод аав руу очдог. Хараа нь муудаж хөгшөрсөн эцэг нь түүнийг ууган хүү Есавтайгаа андууран өрөөнд залбирч өгдөг. Учир нь аав нь ахыг нь илүү хайрлсан байдаг байна. Тэгээ Яков тэр олон жилийн дараа өөрөө бас хурцсан байж шүү дээ тий. Тэгэд ургацсан хуйлаас гадуур хинч өнгөрч чадахгүй гэдгийг бас энэ чэнэс ойлгож болохоор байна. Тэгээд бүү мэхлэгт бурхан илэг дог болохгүй юу гэвэл хүн юу тарснаа л хурааж авдгаа гэж Галаат 6-гийн 7-д бас бичсэн байдаг. Харин тий аав нас дээр гараад яг сүүлчийн цахиасаа өгөхийг хүсэж байхдаа баг хүүдээ хорсдог юм байна л да тий. Тэгээд өөрийг нь хөгшин болсон хойно том хүн хайртай хүн араатанд бариулчлаа гэж бас хуурсан биш үү дээ. Тэгэхээр найзууд маань та бүхэн маань хүүхдүүдийнхээ зүрх сэтгэл сайн сайхан үр тарихаар төлөвлөж байгаа бол энэ түүх та нарт маш их сургамж болно гэж найдаж байна. За мэдээж бие хайрлаж урамшуулсан ойлголцсон үр тарих хэрэгтэй. Тэгэж чадвал та үр жимсийн нэг л өдөр хурааж авах болно. За тэгээд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал амьдралыг чинь шагнал болно шүү гэж хэлмээр байна. Марлаа маш их баярлалаа. Тэгээд таны хэлж байгаа бүгд зөв. Тэгээд хүүхдүүдтэй хайрладаг, тусалдаг байх юм бол тэд нар чинь насанд хүрсэн хойноо мөн л хүүхдүүдтэй тэгж өсгөх болно. Бүр яг энэ нөгөө бонустай гэж бодтой. Өөр ач нар чинь ч гэсэн сайхан өсөө зогсохгүй таныг бас ачилж хайрлаж тантай хамт байх болно. Тэгэх байх уу? Тэгээс энийг бас сануулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгээд тарьснаа хураах нь үнэн ч оройтсон ч хоцорсон ч бай гэж бодох хэрэггүй. Гэр бүлдээ өөрчлөлт хийхэд бидэнд туслаач гэж бурхнаас гуйгаарай. Тэгээд өнгөрсөнд бид сайн байж чадахгүй байсан ч бурхны ивэл нэг хүслээ өгдөг. Тэгээд бурхан биднийг хайрлаж чин сэтгэлээсээ гимшгэд маань уурчилдаг. Тэгээд түүнд хэцүү нөхцөл байдлыг сайн сайхан эхлэл болгон ашигладаг гэж бас хэлмээр байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ
хамт байсанд баярлалаа. Та нартайгаа хамт байх, захиа хүлээн авах, та нарынхаа сэтгэлдлийг уншихдаа бид нар маш их баярлаж урам зориг авдаг шүү гэдгээ дахин хэлхийг хүсэж байна. Тийм биз дээ гэрлээ. Тийм шүү. Тэгээд хүмүүс амьдрал түүхээ хуваалцахад нь бид маш их одоо баярлаж хүлээж авдаг. Тэгээд нэвтрүүлгийнхаа талаар та нарын маань юу гэж бодож байна вэ? Танд хүндэгцэн асуудал тулгараад байна уу гэдгээс бидэнтэй хуваалцаарай. Тэгээд бид таны төлөө залбирах болно гэж бас хэлмээр байна. Нэвтрүүлгээ сонсоод хэрэгжүүлсэн таны амьдралд өөрчлөлт гарсан бол бидэнтэй та бас өөрийн түүхээ хуваалцаарай. Ингээд бид өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бурхан таны зүрх сэтгэлд хүрч тантай хамт байх болтугай гэж өрөөж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ уулзтлаа. Баяртай. Баяртай. TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.